Цусд сувг үзүүлж бай. Эхнэрийнхээ дүү залууг эзэгвэд авгайг нь хүчинтэж амийг нь хөнөөсөн онгорхой Ганбат өмнө нь мөн л Улаанбахны хэрэгээр орон шоронд орж байсан засаршгүй итгээд ажээ. Харин 5 жил ял илээд гарсан Ганбаттай суусан наран тунгалаг бүсгүй түүнд дэндүү итгэж найдсан байлаа. Гэтэл Ганбат итгэж найсны чинь хойх гэж байгаа айтай төрсөн дүүгийнх нь эхнэрийг садист маягаар хүчирхийлж маниак шинжтэй харгас хэрэг үйлдэжээ. Нэг өдөр онгорхой Ганбат мөнгө төгрөгнөөс болж эхнэртэйгээ хэрэлдсэн байна. Шорончсон зэрлэг зантай майнер эхнэрээ баахан загнаж зүгэж байгаад хаалга саван гарахтаа би танахыг үр үнсээр чинь хүйс тэмтэрэндээ харж л байгаарэ гэж занжээ. Тухайн үед наран тунгалгийн дүү Наранбаатар хөдөө ажиллаад явсан тул түүний эхнэр одон чулуун гэртээ ганцаараа байж. Тэгтэл хаалгыг нь хэн нэгэн юугүй балбаад ихэлсэн аж. Очиж онгойлгоо бол хөргөн ах Ганбат нь нилээд халамцуу зогсож байжээ. Тэд нэг айлын хүргэн бэрүүд тул хаяа бас хадмуудынхаа талаас зарим нэг хов живийг тэрүүхэн дэндээ шивнэлдчихдэг амь нэгтэнгүүд байж л дээ. Урд нь орон шоронд орж явсныг нь одон чулуу сайн мэддэгч Ганбатад хар муу санаад байдаггүй байж. Энэ нь мөнөөх л хадмуудтай холбоотой. Учир нь одон чулуун хадмуудаа үзэж чаддаггүй. Цаад олон ч олигмуутай улс тул хүргэн бэрүүдтэй дандаа ад болж байдаг юмсанч. Тиймээс Ганбат одон чулуун хоёр хаяа уулзлах болгондоо хадмуудаа муулж шоолох маягаар бяцхан таашаал авах жишээтэй. Одон чулуун Ганбатад цай аягалж өгөнгөө. За сонин сайхан юу байна? Цаагуур чинь нөгөө новшийн хадмууд гай болсон хിവэрэл байна уу? Гэхэд Ганбат үгийг нь уухайн тас үлгэж аваад мэдээч шүү дээ. Өчигдөр орой хадам ээж ирээд явлаа. 30 мянган төгрөг хэрэг болсон юм байхаа. Тэгээд наран тунгалагт байсан 20 мянган төгрөгийг аваад явсан. Үүнээс болж би наран тунгалагтай бас төр тар хийсэн. Тэгээд найз нартайгаа баахан архитаж байгаад ирлээ. Энэ муусын хадмууд дандаа хүнд гай болж байх юм аа гэж ирээд хингэнтэл санаа алджээ. Одон чулуун бас дуугүй суусангүй. Тэрбээр цаад авгаа чинь яасан ханаж саддаггүй хүн бэ? Уржигдар Наранбаатрыг хөдөө явхад бас л шаналгаж байгаад хэдэн төгрөг салгаад авчихсан. Чамайг учиргүй муу хэлж байна лээ. Ажил төрөл байхгүй аригчин ч гэх шиг, шоронгийн хадаас ч гэх шиг. Өчигдөр танайд ирэхдээ намайг бас л муу хэлсэн үү гэж асуухад Ганбат толгой тогсноо. Чи яас айхтар мэдэж байх юм бэ? Чамайг янхан банслаар баахан дуудаж байгаад л явсан. Наранбаатрыг хөдөө явчихаар гэртээ бас л хэн нэгэн гэрийг дагуулад ирэх байхтаа гэж ч байх шиг. Чи тийм цайжгсан янхан юм уу гэж төрүүлээд асуужээ. Тэгтэл одон чулуун гинэт уурлаж уцаа шүүрч авснаа. Яасан дургүй хөргсөн шаар вэ? Ерөөсө тэр муу ямби авгаатай ярина. Ингээд хадам ээж рүүгээ залгах гэтэл Ганбат. Өө хэрэггүй. Намайг айгүй бол хов зөөлөөгээд бөө юм болно. Тэгж ч ядаргаатахгүй шүү гэд уцаар ярихыг нь болиулсан байна. Үнэн хэрэгтээ хадам ээж нь мань хоёрын хэнийг нь чингэж муулаагүй бөгөөд шоронгийн хадаас яхан гих мэтэн одон чулуун Ганбат хоёрын санаанаасаа зохиосон зүйл байж л дээ. Нэг ёсондоо мань хоёр хадам ээжигээ муулж таашаал авахын тулд 9 бусын хов живийг өөртөө зохиодог байж. Одон чулуун нөхрөө 2-3 хоногоос ирнэ гэж Ганбатад хэлсэн нь аригчин эрд их л аятайхан сонсогджээ. Тэр дотроо хүслээгүй цээж дураа хангаж болох нэ гэж бодоод өөрөөсөө нийшэл арих гаргаж ирээд ширээн дээр тавиад новшийн хадмаас болж наран тунгалагтай хэрэлдээ сэтгэл санаа жаахан гондуухан байна. Үүнийг ууж тайвширдаг хэрэг. Ингэж хэлээд архинаас стакант дүүргэж хийн гүд цалхилжээ. Одон чулууныг хоол аягалж өгөхөд Ганбат идэж шалсангүй. Тэр лонхтой юмал хүзүүдхийг өртөл болгосон бөгөөд удалгүй хил ам нь ороо цолдож нүдэн сүмийгээд иржээ. Энэ үед шөнө оройч болсон байж. Одон чулуу 8 настай охиноо унтуулчихад Ганбатад хандаж чи одоо харихгүй юм уу? Шөнө орой болчихлоо шүү дээ. Арай манайд хонох гээд байгаа юм биш вэцтэй гэхэд цаадах нь. Чи бид хоёр нэг айлын хүргэн бэр хоёр сайн ярвал садарлаж болно. Ямар цусан төрлийн ах トゥ нар биш дээ. Энэ мод элдэн жигээгийнхэн их өөдгүй улс байгаа юм. Хоёулаа эднээс өшөө авч болно шүү дээ. Тэр өш хонсноо нь юу гэвэл чи бид хоёр өөртөө омтох. Ингэснээр чи нөхрөө би ихнэрээ чадаж байгаа хэрэг. Гэт юугүй хувцаа талаад ихэлсэн байна. Тэгтэл одон чулуун чи юу ярьж байгаа юм бэ? Би хадмуудтай дургүй байдаг болохоос биш нөхөртөө өш хонсон сансан юм байхгүй шүү. Үгээ олж яриарэ. Одоо бушуухан явахгүй бол би авгаар очно уцтлаа шүү химээжээ. Тэгтэл Ганбат буулт хийж авгаар уу ёстой ярьж болохгүй шүү. Би одоо ингэж явлаа. Гэхдээ чи нэг юм нуугаад л байна да. Чи хадам эцэг жигээ новшиг цаагаараа их муу хэлдэг биздээ. Хадам ээжийг бүр үзэж чаддаггүй биздээ. Битгий гэмгүй царайлаад байгаарэ гэж агсарчээ. Одон чулуун түүнээс айсангүй. Ер нь айх шаардлагач байгаагүй бөгөөд нэг айлын хүргэн бэр хоёр дахин уулзахгүй гэх биш уулзчил таарна. Уулзахтаа бүр хадмуудаа муусан шиг таашаалтай нарахгүй уулзна. Тиймээс одон чулуун Ганбатыг арайч хүчингийн хэрэг үйлдчихнэ гэж сансангүй.
Мань бүсгүй Ганбатын гараас үгзарч "Одоо яв. Чи бид хоёрын хадмуудаа муулах нэг хэрэг. Үүгээрээ санаа нэгтгэдэг юм байгаа биз. Тэглээгээд өвөр төрөндөө орж заваарахгүй шүү. Тэгээд чи бол секстчгээр тийм аятайхан залуу биш. Би хаалгаад үжээд унтлаа. Одоо яв" гэд өөдрөөч ирсэн байна. Илүү үг хөзөө оргоно гэдэг. Ухаандаа одон чулуун чи бол секстчгээр тийм аятайхан залуу биш гэх мэтийн илүү үг чулуудах шаардлагагүй байлаа. Энэхүү хорон үг халамцуу Ганбатын цээжийг ураад хайчгаж. Тиймээс Ганбат өөдрөө чирэгдэж явахдаа харамаанаасаа юу юугүй худаг гаргаж ирээд одон чулууны нуруунд тулгаад "Би шийдчихсэн хулгайч шүү. Олон таван юм ярилгүй вааныхаа өрөөнд ор" гэж тушаажээ. Гартаа хурц худаг гатгсан согтуу ирээс айсандаа бүсгүй тушаалыг нь үг дуугүй дагсан байна. Амнаасаа архины их хүн өндөр ханхлуулсан Ганбат вааны өрөөнд ороод "Секст чихээр аятайхан залуу биш гинэ. Яаж доромжилж байна? Чамд ёстой хэн болохоо үзүүлээд өгнө." Ингээд бүсгүйг хан налуулан зогсоож байгаад хайр найргүй хүчирхийлжээ. Хүчирхийлж байхдаа хутгаа гаднаасаа салгасангүй. Балмад этгээдийн савраас амьд гарах юмсан гэсэн бодол бүсгүйг эзэмдэж байсан тул Ганбатын шаардсан болгоныг биелүүлж байсан байна. Тэгээд мунаг эрийг дуур ханамц бүсгүй одоо намайг яах ч үгүй биз гэж гольттол Ганбат бүсгүйг арагш нь харуулад амийг нь таглажээ. Одон чулуун түүний гараас мултрах гэж байдгаараа тийшдэхэд Ганбат сүвээр нь 2 удаа хутгалхан тэр бүсгүйн зүрх цохилгоо болж. Зандалчин Ганбат одон чулууны цогцыг угаалгын онгоцонд хийж орхиод гарч одсон байна. Гівч тэр шөндөөл цагдаагийнханд гавлуулжээ. Арчаагүй залхуугаасаа болж мөнгө төгрөггүй тарчиг амьдарч үүнээсээ болж их нэртэйгээ хэрэлдэж тэгээд уур уцаараа гим зэмгүй эмэгтэйд гаргасан онгорхой Ганбатад нийслэлийн шүүх цаазаар авах ял оноосон байна.